Аудио эдис үзүүлж байна. Ам дамжсан яриа. Хэлсэн бүхэн нь үнэн байдаг мэрэгэн ламтан эрэлгийн элчийг хөөж. Овс аймгийн зүүн хангай өндөр хангай сумдад мэрэгэн дөрвөн ламнаар олон байж. Мэрэгэн Жош гэж ирээдүг зөгнөж хилдэг хүн байж. Нутгийнхан түүнийг лам ах гэж авгаална. Түүний хэлсэн үг заавал бэйлдэг. Нэг удаа малчин жанчи үгээгчээр хоёр тэмээгийн алдаад лам ах тэр очиж. Жош лам шогоон хайж үзээд цавдан нуурын тэнд өгчихсэн байна гэж хэлж. Жанчив цавдан хаваар тэмээгийн хайгаад олсонгүй. Манер жаахан тууждаг хиламаа сайхан бэлүүддэг нэгэн байж л дээ. Тэсн гэвч яаж дэсэх үгээгчээр манер хөөе байна хөө. Энэ лам ах чинь мэрэгэн хүн биш юм байна. Эсвэл өдөрч хөгшрөөд мэрэгэн төөрдөг болсон баг. Манай хоёр тэмээг завдангийн ойролцоо үеөдөд өгчихсэн байна гэсэн. Гэтэл хөхийн урд руу говь бараадад явж байлаа. Гэж ярьж. Муу үг модон улаатай болохоор лам ахад жанчмын хэлсэн суул үг тэр даруйдан сонсогдож. Лам ах огт тоогоогүй царай гарган содрын ганц хуудас сөхөж үзээд одоогор тэр хоёр тэмээгөө олсон нь үнэн байна. Би давуулаад гарч гисэн бол л доо гэж. Өөр үг хэлсэнгүй. Харин цаад хагархаа хингэрэг шиг амтна манайхаар нэг ороод гар гэж байна гэж хэлээр. Хэрэгтэй хэрэггүй зурж явахаагаар нь гэр оронд нь барцад нөөрлөд байгаа юм байна. Гэж. Жанчив лам ах өөрийг нь гэртээ эргэж хэлүүлж байгааг сонсоод. За манайр лам ахын мэрэг үнэн байсан гэж хэлж өг гэж гоохно. Гэж бодоод хөх инээд нь хурж юу гэхийг нь сонсъё гэд очиж. Лам ах содөр шагаагаад нөмгөн сууж байв. Жанчвыг хүн орж ирж байна гэж тоосонгүй. Энэ байдал нь жанчивт эвгүй санагдсан тул дэми юм ярьж явсандаа гимшин хулжих маягтай байв. Хэсэг хугацааны дараа лам ах толгоогон өн дийлгэж заах. Цаад должин чинь хүний гарт орох гээд байна шүү. Гэж. Должин гэдэг нь жанчвын эхнэр аж. Ийм бэлэггүй муу үг сонссон дан жанчив цочин балмагдж. Гэхдээ эхнэр нь 20 жил хамт амьдрахтаа ганц удаач хамрын ханаад тусч үзээгүй болохоор төдөлгөө тайвширч. За манай хүн намайг айлах гэж бас л залж байна да. Гэж бодож. Лам чи намайг худлаг хэлж байна гэж бодож байна. Энэ үнэн шүү. Эхнэр чинь намрын сард нас барах юм байна. Гэж. Лам ах ер нь ийм бэлэггүй үг хэлдэггүй байж л дээ. Заримдаа ийм зүйлийг хэлэхдээ болгож байх нь дээ. Гэж өөртөө хэлэх мэд дотроо үг хэлэх нь би. Жанчив энэ хооронд самбаа гаргаж өөрөөсөө хөх халтар зуутын дэвсгэрт гаргаж тэр үед хамгийн том мөнгө тэрл байж. Ламд бариад залам ах минь тэр гай барцдаг манайхаар тайруулахгүй холоор өнгөрүүлж өгөх тун. Та намайг олон ялах нойтын хүүхэдтийг мэдэн штт. Гэж гуйж. За чи одоо надад ингэж бохилцоод яах вэ? Наад мөнгөн боцааж ав. Тэр үед нэг арга уудъя. Гэд жанчвыг явуулж. Намар болж уулын модод шарлаж усны шувууд бууцсан хэн хүний сэтгэлд ойдхор гонигийн нэмгэн цагаан үйл нөөж байх цаг дор лам ах жанчвыг дуудуулж. Тэгээд нөгөө хүчинж ирэх болсон шүү. Би танахаар очиж хит онсон дээр баг. Гэж. Жанчив нөгөөх гэж юу болохыг нь мэдэхгүй байлаа. Муу ёр энэ юм байх чөтгөрл хэз гэж бодно. Лам ах жанчвын тохны гаргуулсан шигээ худаг тавихгүй мах идэж хундаг тавихгүй арх ууж байлаа. Хүн гэдэг ер нь айхавтар хар бодол дундуур туучин амьдардаг амьтан юм. Жанчив
ламах худлаа хэлж өөрийгөө хоолшүүлсэн архитарсаар хангалуун байгаа та. Гэж дотроо би дүүхэн бараан бодолт хийж байв. Ламах нэг өглөө орноос өндөж суугаад "Жинч. Чи ер нь яасан муухай додортой хүн бэ? Яахаараа би чамайг монжиж хоолныхон савыг дүүргэж авч байх юм. Олон төмнийхэн буйнд олсон зөөснөн идээд байж нүд анах боломжтой." гэж. Учир нь ламах тэр айлд ирэх барцдыг тосон гарлаг гаргаж эрэх цагийг нь зөөлрүүлэх гэж бүтээл хийж байж. Должингийн сайн цагт барцад дайрвал амь насанд нь арай хүрэхгүй өнгөрнө гэж тэр тооцоолж байна. Овилгогүй жанчив ламын хөлд сөгдөн сөхөрч эхнэрийнхэн амь насыг аварж өгөхийг гуйж гарав. Ламч "Би чамааг биш энэ хідэн бор хүүхдийг чинл өнжрүүлэхгүй гэж ингэж улаарад байгаа юм шүү." Гээд буцаж сууж. Өнөөдөр нөгөөдөг чинь ирнэ. Уг нь жирийн хүний нүдэнд харагддаг юм. Номын хүчээр түүнийг та нарт би харуулна. Гэж Жоржлам нэмж хэлжээ. Өдийн алдад усан зинхэр мор унсан улаан доргон дээлтэй цагаан даван алчуур толгойдоо зангидсан залуухан хар хүү уян дээр бууж харагдав. Бүр гэр дээр дэлгээстэй ааруулаас авч амсаад орж иржээ. Энэ үед лам нүдээ хагасхан аниад үржигнүүлтэл ном уншиж суув. Босоо галхангууд нөгөө залуухан хүн ойлэлцэн зүтгэж зуухны ард сууж байсан должин руу гараа сунгаж. Хаалганы тэнд зогсож байсан түүний гар нь зуухны үүдэнд байгаа бүсгүйн гарт хурж бав. Тэр яг л эрзэн бүтэцтэй юм шиг сонохож. Тэр үед Жоржлам хажууд байсан цангийн дээцийг авч нөгөө урт гар руу шийджээ. Гар хоёр хуваагдаад нөгөө залуухан ир муухай дугарч хашгираад хаалганы тэнд утаатахаар эсхий болон унжээ. Энэ зур должин авгаа өр хөөхтөн алдаж өнчрөл хагцал үдсэн юм шиг ойлон хайлж байлаа. Энэ зур Жоржлам бүсгүйг алгадаж ланчгийг нь сэллэж байгаа нь энэ хэмээн дал нуруунд дундуур нь ташуураар ороолгож бав. Бүсгүй ойлж байгаад гинэт дажгинтал инээж. Яах, ингээд явчихдаг юм болов уу гэж бодож байлаа. Гэж. Төдөлгүй бүсгүйн уйдгартаа царайд инээд баясал тодорч эхлэв. Жоржлам "Мөн чи хүчтэй хорлол дурдсан байна шүү" гэж хөлсөн арчин инээмсэглэж байж. Харин нөгөө тэмээ өгсөн гэж худлаа залсан биш, бас л үнэн байв. Хойдон жил нөгөө хоёр тэмээ яг цавдан нуурын ойролцоо хонхор газар уйдаж өгсөн байлаа. Давуулаад харж очие гэдг нь нэг жилээр төрүүлж харснаа хэлсэн нь тэр ач.